За сайн бацгаана уу. Дахиад нэг Канадын амралтын өдрөмжлөгээр олж байгаа таатай байна. Энэ удаагийн бичлэгээр маш гоё газар л явах гэж байна. Одоо 11 сарын төгсгөл болж байна. Манай энд хүйтэн болоод эхэлсэн. Цасмас л ороогүй байна. Гэхдээ бороо орж байгаа ч гэсэн амар хүйтэн байна. Шинэ жилийнхаа бэлтгэл орох гэж байна. Тэгээд өнөөдөр ийшээ ондоохт руу нэг 30-40 минут байгаад яваад байдаг газар очиж энэ Christmas дэлгүүр яг нөгөө шинэ жилийн юмнууд байдаг тусдаа тийм дэлгүүр улирлын шинжтэй онгоодаг тийм дэлгүүр рүү очиж шинэ жилийн юмнууд харах гэж байна. Тэндээс нэг ганц хоёр бүсгэл болол цуглуулах байх. Тэгээд энэ дэлгүүрлээ хамтдаа явцгаая. За энэ болохоор нөгөө нэг улирлын шинжтэй онгоодаг дэлгүүр гэсэн шүү дээ. Тэгээ энийг би өнгөрсөн жил харж ирсэн баггүй интернетээр. Тэгээд дотор нь яг ямар юм болтыг сайн мэдэхгүй. Гэхдээ энэ жил заавал ирж үзэж эндээс нэг ганц хоёр юм авъя гэж бодож зорж ирлээ. Одоо тэгээ дотор нь ямар юм байдгийг минь харцгаа. Ер нь бол мод хормоор байгаа. Тэгээд table runner. Тэгээд жижиг сажиг юм декорууд бас хормоор байгаа. Хэр үнэтэй гэдгийг харж байгаа л авахгүйгээ бас шийдэндээ. Олон фут 400 $400 цагаан цас орцсон юм шиг тэг гэрэлтэй 800 энэ ингэ чимгэлцэн байлгүй дээ. Oh my god, so cute. Кока-кола нэг гэж 14. Иргэдгүн байна. Иргэдгүн биш. Ийм gingerbread house хийгсэн штэ хараа энэ жил. За энэ дэлгүүр маань сансныг бодоход айгүй тийм үнэтэй дэлгүүр байна. Тэгээд нэг их юм угаасаа авчихсангүй өөр дэлгүүрүүдэд угаасаа хөөрхөн юмнууд бас байдаг. Тэгтээ ингээ хямдханаар тий. За тэгэхээр саяны дэлгүүрээс бол юу ч авсангүй. Нэг тоглоом авсан, Christmas тоглоом. Тэгээ энэ тоглоом нь болохоор ингээд энэ нөгөө үлээж байгаа шааран тоглоом шүү. Тэгээд ингээд үлээж байгаад ийм бугных шиг ийм эвэртэй болгож зүүгээд тэгээ ийм юунууд байгаа цагирганууд, энэ цагиргануудыг болохоор хоёр хүн тоглож байгаа байхгүй юу? Тэнгүүтээ хоёр хүн нэг баг болоод тэгэнгүүтлээ нэг хүн нь энэ бугныхаа ингээд эврийг зүгээд багийнх нь нөгөө хүн нь болохоор нөгөө энэ цагиргануудыг ийшээ оруулах үүрэгтэй байхгүй юу? Тэгээ хин хурдаа оруулсан хожно. Гэтэ ийм л юм авлаа. Тэгээд бусдаар бол юусэн амар үнэтэй дэлгүүр шиг санагдлаа. Тэгээд үнэтэй болохоор угаасаа өөр газраас ингээд айгүй үнэтэй авч болохоор орчлоо. Ерөнхийдөө бол ингээд ийм өнгөрсөн жил бол мод тавиагүй. Тэрний өмнөх жил ч гэсэн мод тавиагүй. Мод засаагүй. Монголчууд болохоор нөгөө ялах хүүхдтэй ч юм уу жоох хүүхдтэй айлууд л мод засдаг штэ. Тэгэхээр бид нарт ингээд жоох хүүхд байхгүй байгаа ч гэсэндээ жоох хүүхд нь би байна. Тэгээд энэ жил угаасаа мод засаа жоох юм шинэ жилийн уур амьсгалтай гоё бай гэж үнэхээр бодоод тэгээд байгаа учраас өөр дэлгүүрүүд рүү дараана. Дэлгүүрүүд бол ингээд шинэ жилийн уур амьсгал ажилцсан орцгоцсон. Одоо Home Depot бол саяных байна. Winners гэдэг ийм нэртэй дэлгүүр. Нөө адвент календар болохоор юу байдаг? 12 сарын 1-ээс ахуулаад ингээд 1, 2, 3, 4 гээд ингээд
12 сарын 1-нд энийг онгоолгоод 2-нд энийг онгоолгоод гэдэг ингээд цагаанууд чинь өдрөө болгоно нэг юм бэлгтэй Christmas болонгууд тэгээ 25-нд ингээд эсвэл бэлэг онгоолгодог. Яг хөөрхөн юм. Тэн Canadian Tire гээд одоо Home Depot юм да. Мазад хэд гэж нөө харъя. Тэгээд энэ дөрвөн дэлгүүртэй харьцуулахад аль нь хамгийн гайгүй affordable мэтээ гэдгийг харагдчих واخа. Янз янзэр байна. $200. Энэ жоох өвтгөн харагдаад байгаа юм аа. Энэ гэхдээ энэ ямар утга учиртайг минийар мэдх юм уу? Энэ бүр ингээ хайрцаг болт юм шүү дээ. Өнөө 30 мөч гэдээсэн. Тоглоомот чинь 78 гэ бич шүү дээ. $5 гэж. Энэ синхэр гоё юм шүү. Хаалганда юм. Залуу гэр бүл байна гэдэг юм явж юм уу? Cranberry юм шүү нөө? Mistletoe? Би ийм юмуд хаацсан байхгүй юу? Гэтэ нарийнхаа болоо. Инээс нарийнхаа болоо. Эднэр юм болоо. Нүгшинэ. За өнөөдөртөө энийг аваад явъя да. Харин тийм одоо модноос л үлэгдэг юм. Гэтэ одоо яах вэ? 12 сар гарааг байхад айлууд ингээд шинэ жилийнхаа чимэглийг аль эзэнэ хийгээд эхэлсэн. Тэгээд тийм юм чинь би ганцаараа биш гэж бодоод. За явж Canadian Tire хамгийн их сонголттой, айгуудээ чүүн үнэтэй, бас боломжийн үнэтэй юм шиг санагдлаа. Тэгэхээр Canadian Tire-аас юмудаа цуглуулна. Яг юу авахаа бас сайн мэдэхгүй байна. Гэтэ машинтай явж байгаад энэ удаа болохоор бид хоёр ямарч машингүй явжсэн болохоор модод авсангүй. Тэгээд дараагийн удаа машинтай явж байгаад юмудаа цуглуулчаад тэгээд гэрээ шимглээ. Тэгэхээр энэ удаагийнхаа бичлэгийг энэ хүрээд дуусгая. Дараагийн Канадын амралтын өдрөөрөө манай гэрийг шинжилгээний уралсгалтай болгож шимгэлцгээе. Тэр болтол түр баяртай.